Сайн байцгаана уу? Дижитал дентал офис эмнэлгийн бэлгийн эмч байна. За өнөөдөр та бүхэндээ би хэлний үе хөвч болон хэлний үүргийн талаар ярилцъя. За хэл маань зөвхөн залгилт хийх, хэл ярианд оролцохоос гадна хэл бидний хоншоор ерөөний хөгжлийг бий болгох, эрүү хаан байршихыг шийддэг, хоншоорын хөгжил хэр урагшаага өргөшөд тэлсэн, эрүү шүдний игнэндээ болон хоншоортой хэр их өргөн хангалттай зай хэлнийг бий болгож өгсөн гэдгийг шийддэг ийм чухал эрхтэн байгаа. За хэлний үйл зөв буюу өдөрт бид нар 2-3 мянган удаа шүлсээ залгилтыг хоолундаа залгихдаа хоншоорын буюу энэ тагнааны эсгийг тэлж өгснөөр бидний хоншоор хэрхэн зөв төрхтэй байхын, шүдний игнээ хэр зөв хөгжихийн, дээрээс нь шүд гажигтай байх юм уу, гажиггүй байх юм уу, амьсгалын зам шахагддгийм үү, шахагддгүй юм уу, хөрхөрдөг юм уу, хөрхөрөхгүй юм уу гэдгийг хүртэл шийддэг хоншоор ерөөний бүтцийг бий болгодог чухал үүргийг гүйцэтгэдэг. За өдөрт 2-3 мянган удаа шүлсээ залгих буюу хоолундаа идэхэд залгилт хийхдээ бидний хэл маань тагнаандаа энэ бүтэнс хорогдсон ялангуяа хэлний дунд 3-1 болох энэ хэсэг нь ингэж дээшээс хорогдож байж залгилтаа хийснээр бидний саяны хэлсэн эмгэгүүд үүсгүүгээр яг зөв төрхтэй эрүүл байх боломжтой гэдэг юм байна. За хэл маань хэлний өвчин богино үүссэн хүмүүст тэр нь хэлний үзүүрийн хэл хөвч, угийн хөвч гэж байдаг байгаа. Ялангуяа хэлний угийн хөвч нь нилээдгүй богино үүссэн байх юм бол бидний хэлний дунд 3-1 болох энэ чухал булчин тагнаанда бүрэн алдах боломжгүй болдгийн улмаас шүдний игнэний гажиг, эрүүний үеийн өвчин, толгой хүзүүний өвдөлт, архаг өвдөлтүүд, гавлын суурьтай хоншоор эрүү маань хэрхэн харьцаж байршихын, за хамгийн энгийн бидний хүн болгоны мэддэг шидэн бөөгнөрлөлтөө үүсээд шүдний игнэний гажиг үүсэх юм уу гэдэг хүртэл шийдэгддэг юм байна. За тэгэхээр хэлний өвчийг хизээ яаж эмчлэх, яаж онцлохыг та бүхэнд дараагийн видеогоор танилцуулъя.